За өнөөдөр энэ хобби клуб хамтын холбоо за тэгээ бусад клубүүд маань ингээд цуглаад хурж ирсэн. Энэ сэлбийн голын дэд ихэнд хиймэл нөө энэ чиглэлд шинээр миний хувьд бол шинээр алхаж байгаа энэ шинэ зам байгаа. Энэ зам үзэхэд ингээд явж байна. Хүмүүс маань олоолаа цугсан. Сайхан алхах болох нэ. Холбоодууд маань клубүүд маань ер нь олон зөвлөхөр ийм хэмжээтэй болж байна. За ингээд сэдвийн голоо өсөд явж их хэмэл нуурынхаа байгууламж явж их занд ингээд уулын ус буугаад ингэ горих орж ийнэж урсаад тэр сайхан байна да. За сэлбийн голын дээдхэн дээрээ гарч ирээд энэ хэмэл нуурын байгууламж баригдаж байгаа энэ орчин дээр хурж ирсэн байна. Манай явгаар халтгийнхаа. За ингээд тоондоо орох гэж байна да. За манайха сэлбийн хэмэл нуураас дээш өгсөд мод руугаа ороод явж байгаа. Багийн хотоо очих газар маань юу вэ? Нэр нь Цохио тад. Цохио тад энэ хэмэл нуураас дээш модон дундуур 4-5 км яваад тэгээд Цохио татандаа очих юм байна. Нийт манайх чинь 43 алхагч аялагчид өнөөдрийн алхалтанд хамрагдаад явж байна. За тэгээд нэг аливаа алхалтанд ер нь ингээд чиглүүлэгч төгжигч гэдэг ингээд үүрэг үүрэгтэй. Чиглүүлэгч маань урдаа чиглүүлээд төгжигч маань хамгийн ардаа ингээд энэ хүн шиг бүх хүмүүсээ төгжээд явнаа. Ядангуяа модон дунд бол бүр их төөх магадaltaй. Тэгээд чиглүүлэгч төгжигчийн үүрэг бол маш өндөр байдаг. За ингээд халиар түүж өгч юм дөө. За уулын өрөө дээрээс битүү модон дунд явж байгаа уулын өрөө дээрээ гарч ирээл. Арын хөндийг харж ин да. Арын хөндий. За. Манай яваа тавчтай маань амралтын цаг. Ингээд өдрийн цагаа угаад хоолой гээд тоож идэв. Ийм сайхан байдаг да. Дайланы аялгчтай маань эдээ будаа бас ингээ хүмүүстэй асуудал дараараасаа гарч ирж байгаа. Амралтын цаг байна. За манайхан Цохио хот руугаа гарч ирээ замдаа ингээ сайхан өдрийн хоолт сайгаа идэж байгаа. Манай алхагчид аялагчид ийм сайхан байдаг да бүгдээрээ ингээд нийлээл хоолндоо идээ цай зүгээ угаал кофегаа угаал ийм сайхан алхалт хийдэг дээ. За хальтгийш яа. Ингээд зам руу ороод ирлээ шүү манайх. Өстой гоё биш.